өнөөдөр 12 сарын 20 дахь 7 хоног энэ өнөөдөр утсан үгээр дамжуулаад хайрлахын тулд ирсэн Христ гэсэн сэдвээр дамжуулахыг хүсэж байна. Дагалдаггүй хайрлахын тулд ирсэн Христ. Хайрлахын тулд ирсэн Христ. Ерөнхийдөө хүн гэвэл хүн бол өөрөө хайр хэрэгтэй орших юм. Юу хэрэгтэй орших вэ? Хайр хэрэгтэй. Хүн хайрын дотор байх үедээ өөрийгөө үн цэнтэй гэдгээ ойлгодог. Хайр дотор байвал хүн бас хоолуйгүй байсан ч гэсэн аз жаргалтай байдлыг мэдэрдэг байна. Хүн бол хайрыг авч байж л амьдралын утга учирыг бас мэдэрдэг. Магадгүй би танаас асуумаар надад хариулъя. Та хэр их хайр дотор өссөн бэ? Бидний хувьд үргэлж хайрыг хайрлах хүсдэг, хайрлах хүсдэг байна. Гэтэ хүн хангалттай хайрын дотор өсөж чадахгүй бол хүнд хоёр янзын сөрөг хариу үйлдэл гардаг байна. Та бид хайрын дотор хангалттай өсөж чадахгүй бол эдгээрх нь бид хэд татваршаагаа хүмүүс болж байна. Хаашаа хүмүүс болох вэ? Татваршаагаа хүмүүс болж байна. Хайрын дотор хангалттай өсөж чадаагүй, хайрыг хангалттай авч хайрлаж чадаагүй хүн эдгээр татваршаагаа болдог. Ямар зан ааштай болдог гэхээр татваршаагаа болно гэж юу гэсэн үг юм бэ? Эдгээрх нь өөртөө маш итгэлгүй болдог. Бусдад чөлөөтэй харилцаж чадахгүй болдог. Бас их унагтай. Дээр нь амархан гомцдог. Өөрийгөө байнга буруутгдаг. Бусад ямар нэгэн зүйлийг өгтөө суулдаг. Мөн бусдад төдийлж итгэдэггүй. Байнга олонний дунд ганцаараа байшиг эрхмэлдэг болдог. Хайр дотноо байгаагийн нэлэлэл юм. Харин нөгөө нэг хайр дотор өссөн хүмүүс яадаг вэ гэхээр хэд гадагшаа болж өрдөг. Ямар болж өрдөг? Гадагшаа болж. Өөрөөр хэлбэл бусдын хайрыг татахын тулд юм болгоно хийдэг хүн болж өрдөг гэсэн юм. Энэ хүмүүсийн хувьд нь яадаг вэ гэхээр аливаа зүйлийг бүгдийг сайн хийх хүсдэг. Ямар нэгэн зүйлийг сайн хийж байж бусдаас хүндлэлийг авч бусдаас хүндлэлийг авснараа хайр авна гэж боддог. Хүмүүс өөрөөсөө өндөр шаардлага тавьдаг. Аливаа сайрхах дуртай. Сайн яваа хүнд дотор хатаархдаг. Бусад хүн юу гэж хэлэх нь тэр хүний хувьд маш чухал байдаг. Ямар нэгэн байдлаар дамжуулаад бусдын анхаарлын төвд өргөж байхыг хүсдэг учраас заримдаа хоосон сайрхах үйл гэсэн гардаг. Хайр тутмаг байснасаа болоод яг энэ хоёр үйл гардаг байна. Нэгдүгээр бид татваршаагаа болж өртөг. Нөгөөх нь хаташаагаа болж. Айл нь зөв зан ааштай байна гэж хэлэх гэж байна. Хэдэн жилийн өмнө би нэг хүнд маш их атаархаж байсан байхгүй юу. Тэгээд яагаад атаарсан бэ гэхээр тэр хүн маш өөртөө итгэлтэй хүн байсан. Маш өөртөө итгэлтэй. Мөн оролцсон юм болгоно ингээд сайн хийждэг гэсэн. Дээр нь царайлаг бас дээр нь өөртөө итгэлтэй байд надад хамгийн их таалагддаг. Хүмүүстэй маш гоё ярилцдаг. Бүр тэр дээр нэмээд даруухан зантай. Олон хүнд маш нэр хүндтэй хүн байсан. Тэгээд би дотроо энэ хүн яагаад ийм бараг 13 гişш юм бэ гэж дотроо бодсон. Би чинь дотроо уул наймандаас хүндээ сайн явж байгаа, сайн залбирж байгаа шүү дээ гэж бодож ирсэн. Тэгээд бүр дараа нь шалтгааныг ойлгосон. Миний дээр атаархсан хүн амбал тавуулаа гэсэн. Тэгээд аав ээж ах эгч дүү нартаа маш юм ихтэй тэдний гэр бүл маш татна бие биентэй маш халамжтай байсан. Тэгээд энэ хүн хангалттай хайрын дунд өссөн болохоор өөртөө маш итгэлтэй, даруухан хүн болгоно зохистой харилцаж нэр хүндтэй явж чадаж байгаа мэнэ гэдгийг ойлгосон. Миний ярьж байгаа. Тэгэхээр хайр хүн өөрөө хайрын хэрэгтэй оршдог. Тэгээс хайрыг хэр авахаас хамааран хүний амьдралын хэм маяг өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Би танаас асууя дотроо дахин хариулаарай. Хэр их хайр халамж дотор өссөн бэ?
дотор хариулж байна уу? Та өөрийгөө хэр хайрлагддаг хүн гэж хэлж чадах вэ? Дараа нь та мөн бусдыг хэр хайрладаг гэж хэлэх вэ? Магадгүй бидний олох маань би хангалттай хайр дотор өсч чадаагүй байна гэж бодож болох юм. Ягаад тэр вэ гэхээр 1-р Коринт номын 1:26 дээр юм уу байна. Бурхан эзэн өөрийнхөө сонгосон хүний тухай айлтгахдаа 4 төрлийг нь хэлсэн байдаг. 1-р нь мунхаг, 2-р нь бүхс, 3-р нь дорцод, дараачих нь голгосод, дараачих нь юу ч биш. 5 хүн байна. Мунхаг, бүхс, дорцод, голгосод, юу ч биш хүмүүсийг сонгосон гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ үгний 1-р Коринт ном 1:26 дээр хэлсэн эдгээр үгийг харахад өөрөөр хэлбэл гэр бүл, хамаатан, найз нөхөд дундаа төдийлөн хайр хүндлийг олж чадаагүй хүмүүсийг Бурхан сонгосон гэсэн үг. Энэ анх эзэн мунхаг, бүхс, дорцод, голгосод юу ч биш хүмүүсийг сонгосон юм аа гэдэг энэ үгийг унших үедээ би дотроо би бол тийм бишээ гэж хэлж байсан. Тэгээ энэ үгийг уншиж байсан ихэнх үедээ маш дургүй байсан ба. Яагаад гэхээр энэ үг намайг дормжлоод байгаа юм шиг санагдсан. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам итгэл маань айж маань нэмэгдэх тусам би өөрөө ийм хүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч хэлсэн. Тэгээ Бурхан ийм хүн намайг сонгон дуудажээ гэдэг үгээр талархаж байна. Тэгээ Бурхан яг энэ хүмүүсийг сонгох үедээ зүгээр сонгоогүй байх юм байна. Энэ иймэрхүү төрлийн хүмүүсийг Бурхан сонгочоод тэр хүмүүсийг өөрийнхөө хайраар өөрчлөө өөрийгөө мундаг гэж байгаа хүмүүсийг хичээхийн тулд гэж хэлсэн байдаг. За намайг энэ шахаж ойлгох шиг байна тийм ээ. 1-р Коринт ном 26 1-р Коринт номын 1-р бүлгээс харцгаая. 1-р Коринт номын 1:26-аас хамтдаа уншъя. Илгөө Коринт номын 1:26-аас. За. Гурваа ах トゥ нараа та нар дуулахаа санагдав. Тэгэхэд ахад талаасаа мэрэгэн хүн олонгүй, хүчрхэг хүмүүс олонгүй, язгуурч олонгүй байлаа. Харин Бурхан цэцтэй хичээхийн тулд ертөнцийн мөхийг сонгож, хүчтэй хичээхийн тулд ертөнцийн мөсийг сонгожээ. Байгцлыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн болгосныг юу ч биш жижиг Бурхан сонгосон ажээ. Ингэхийн Бурханы өмнө ямар ч махбодыг сайр болгохын тулд болоо. Амен. Энэ энэ бас тодорхой хэлсэн байна тийм үү? Бидний дунд чадварлаг мэдгүй хүмүүс олон байгаа. Харин бидний дунд ямар хүмүүс олон байсан гинэ? Бүхс. Дараа нь мунхаг, бүхс, дордсон, голгосон, юу ч биш хүмүүсийг сонгож байна. Бурхан энэ хүмүүсийг дуудсан юм байна гэдэг. Өөрөөр хэлбэл бидний олонх маань энэ зүйл тариалагдж байгаа гэсэн үг шүү. Бурхан ийм хүмүүс өөрөөр хэлбэл тавчхан дээр хүмүүс баг хайрлагдсан хүмүүсийг сонгож өөрийнхөө хайрыг тэдэр хүмүүс үзүүлснээрээ тэр хүмүүсийн амьдралыг өөрчлөө өөрийгөө байгсаг өөрийгөө цэцэн гэж бодож байгаа юм. Өөрийгөө байгсаг гэж бодож байгаа юм. Мөн бас өөрийгөө хүчтэй гэж бодож байгаа бүх хүмүүсийг ичээхэн тулд юм аа гэсэн. Амен. Өөрийгөө юм хүн гэдэг үлийн зөвшөөрөх болов. Үгүй болов. Би юм байгааг би ч амар лав байсан ба. Төрхөөсөө мундаг байсан маа гэж хэлэхгүй л дээ тийм үү? Тэгэхээр өөрөөр Бурхан хүмүүс баг хайрлагдсан хүмүүсийг сонгоод тэр хүмүүсийг өөрийнхөө хайраар өөрчилж өөрийгөө мундаг гэж байгаа ертөнцийн хүмүүсийг ичээхийг хүссэн байна гэсэн үг юм шиг. Кичнээ гоё. Ажууд мундаг л гоё. Зүгээрээ Бурханы хайр таныг өөрчлөх болно. Өөрчлөгдсөн тэрээс тэд ичих болно.
Бурхан бидний тайраа өгөн бидний өөрчлөлт өгнө гэж хэлсэн. Бидний өөрчлөлт. Тэгвэл Бурханы хайрыг хэрхэн мэдэх юм бэ? Хамсдаа өнөөдөр уншсан үг. Эдгээр Иохан номын 4:8 уншдаг уншцгаая. 4:8. Есүс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Өнөөдөр энэ үг юу гэж хэлж байна гэхээр бусдыг хайрладаггүй хүн байвал та Бурханыг таньдаггүй хүн байна гэж. Бурханыг хайрладаггүй Христ гэж байгаа бол бусдыг хайрладаггүй Христ гэж байгаа бол Бурханыг таньдаггүй Христ гэж байна гэсэн үг. Түнд явж байгаа юм бусдыг хайрлахгүй байгаа бол та Бурханыг таньдаггүй явж байна гэсэн үг. Бурхан хэн хэд байдаг вэ гэж асуувал та нэг байдаг гэж хариулж чадчих байгаа юм нэ. Хажуу талгаа хүмүүсийг харилж чадахгүй бол та Бурханыг зүгээр л мэдхийн үл мэдж байна харин Бурхан таньдаггүй байна гэсэн үг. Бурханыг бусдыг хайрладаг нь Бурханыг таньдаггүй байна. Юу яагаад гэж байгаа юм бэ? Хариулт маш тодорхой байна тийм үү? Бурхан бол юу юм аа? Бурхан бол юу юм аа? Бурхан бол юу юм аа? Хүмүүсээ Бурхан бол хайр юм. Бурхан хайр учраас Бурханаас гардаг зүйл юу вэ гэхээр хайр юм байна. Бурхан бол өөрийн хайрын бөөгнөр л шилж болно. Бурхан бол хайр юм. Бурханы зөндөө олон зан аашуудын нэг нь хайр гэсэн үг биш. Бурхан бол өөр хайр гэсэн үг. Тэрээс Бурханы өмнө ойртон очиж байгаа бол өөр юу мэдрэх юм аа? Хайрыг мэдэрнэ гэсэн үг. Бид нарны хажууд ойртох тусам улам илүү халууныг мэднэ шүү дээ. Улам илүү хурц гэрлийг мэднэ. Яг үүний адилаар та Бурханд ойртох тусам, та Бурханд нөхөрлөх тусам, Бурхан таны амьдралд орох тусам таны дээр таны амьдрал дээр хайр өргөн болдог юм. Амен. Бурхан бол хайр юм. Бурхан бидний Есүс итгэхээс өмнө Есүс итгэсэн дараа ч гэсэн хайрлсан юм даа. Амен. Амен. Энэ бидний мартаарай. Бурхан Есүс итгэхээр өө чи миний хүүхд боллоо гэж бидний хайрлдаг юм биш. Есүс итгэхээс өмнө Бурхан бидний хайрлсан юм даа. Гэдэг бүр сонирхолтой. Бурхан Есүс Христ энэ дэлхийд ирэхээс өмнө ч гэсэн хүн төлөвлөлтөд бидний хайрлсан байсан байна. Тэр Бурхан Есүс Христ ирэхээс өмнө төлөвлөлтөд бидний хайрлсан маа гэж. Яаж мэдэх юм бэ? Маш энгийн зүйл байгаа. Маш энгийн зүйл нь юу гэхээр Матай ном 5:44 дээр юм уу? Би уншаад өгье. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрлах. Та нарыг харчсны төлөө залбир. Тэгснээр та нар Тэнгэрдэг эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээрч нараад тэрээр мандуулж зөвхт болоод зөв тусын дээрч бороо оруулдаг юм. Тэгэхээр энэ үгэн дээр ихтэй дайсны хайрлаарай, уучлаарай гэж хэлснийхаа дараа Бурханы хайрын тухай өгсөн. Бурхан бол зөвхт хүн байна уу, гэмт хүн байна уу ялгаа байгүйгээр бүх хүмүүсийн дээр нарыг мандуулж байгаа, бороо оруулж байгаа Бурханы хайр илэрлэх юм аа гэсэн. Хүмүүс өглөө бол нар мандаж байгаа нь та нар энэ ч зүгээр л энгийн зүйл биш юм уу? Бороо орж байгаа, тас орж байгаа, салхи салхиж байгаа, улирал, жидэн дөрөв улирал ээлжилж байгаа энэ ч зүгээр л болдог зүйл биш юм уу гэж тэрэ боддог байна. Гэдэг энэ дээр юу шилж байгаа гэхээр энэ зүйл бол Бурханы хайрыг илэрхийлэх юм аа гэж. Амен. Өөр итгэдэг хүмүүсийн дээр нарыг мандуулаад, итгэдэг хүмүүсийн дээр шүнжингээ харанхуй байлгаад, итгэдэг хүмүүсийн дээр бороо оруулаад, нөгөөдхөн дээр бай мундар оруулаад юм зүйл хийхгүй байж байна. Бүх хүмүүстэй адилхан хийж байна. Бурхан Есүсээс өмнө дараач, эцэг ирэхээс өмнө дараач бидний хайрлалыг бидний харуулж байгаа юм. Амен. Бурхан бол хайр юм. Бурхантай улам илүү ойртож хайрыг мэдэрцгээе. Амен. Тэгээд студиэштэй бүлээн тодорхой юм байна. Бүгд студиэштэй. Бурхан цорын ганц бүгэ ертөнцийн илгээс бүгээр дамжуулан биднийг амьтаа болгохын тулд юм аа. Бүгээр Бурханы хайр бидэнд ичдэгдсэн юм аа. Бид бороогоор, нараар, талхаар, жилэн дөрөн улирлаар дамжуулан биднэрөө хандсан Бурханы хайрыг мэдэж чадах нь. Гэтэ энийг илүү нарийн мэдэрхэж жоох хэцүү. Бурханы хайрын зүйлээр дамжаа Бурхан намайг хайрлаа гэдэг нарийнхан бас нарийн тодорхой мэдэрхэж хэцүү. Ягаад хүн болгон дээр бууж байгаа учраас. Гэтэ яг нандруу хандсан Бурханы хайрыг илүү хүн мэдрүүлж чадж байгаа зүйл хэв байдлаар Есүс Христийг ирэлт юм байна. Амен. Энд дээр юу хэлсэн мэн ихтэй эшлэлтэй Бурхан цорын ганц бүгэ ертөнцид илгээсэн. Өнөөдөр
12 сарын 25 үлгээд Крисмас баярыг тэмдэглэдэг. Тэр Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн маань. Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн энэ үйл явдал маань. Шалтгаан энэ шилдээр үгж ижин ихлээрээ бидний амьттай байхын тулд юм аа. 2000 жилийн өмнө Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн маань бидний амьттай байхын тулд байсан. Бурхан өөрийнхөө 2000 жилийн өмнө илгээсэн маань бидний амьттай байхын тулд. Гэтэ маш тодорхой Есүс Христийн энэ хүү ирэлт маань Бурхан Есүс Христийн дэлхийд илгээсэн маань бидэнд Бурханы хайрыг илчлэхийн тулд байсан байна. Гурван Есүс Христийн дэлхий дээр ирснээр историчдад юу хэлсэн бэ? Бурханы хайр бидэнд яасан юм аа? Илчлэгдсэн юм аа. Бурханы юу илчлэгдсэн юм аа? Хэний хайр бидэнд илчлэгдсэн юм аа? Бурханы хайр бидэнд илчлэгдсэн. Өөрөөр хэлбэл Есүс Христийн дэлхий дээр бидний амьтаа байлгахын тулд 2000 жилийн өмнө ирсэн үйл явдал нь бид нар руу хандсан Бурханы хайрыг бидэнд илчилж байгаа. Тэгвэл та бүхэн Есүс Христ дэлхий дээр ирсэн мэ гэдгийг бодох үедээ хамгийн түрүүнд бодох ёстой зүйл юу гэхээр Крисмас баяр. Есүс дэлхий дээр ирсэн Крисмас баяр гэж бодохгүйгээр шинэ жил гэж бодохгүйгээр Есүс дэлхий дээр ирсэн юм аа гэж бодохдоо хамгийн түрүүнд бодох зүйл нь Бурханы хайр илчлэгдсэн юм аа гэж бодосоо гэж байна. Ажиндаа Бурханы хайр илчлэгдсэн юм аа. Есүс Христийн ирэлт бол Бурханы хайрыг илчлэх байна. Нэг зарим хүмүүс ойлгож байна. Над руу хандсан, бидэн рүү хандсан Бурханы хайрыг илчлэлт бол хэний ирэлт юм аа? Есүс Христийн ирэлт юм. Тэгээд үлээ. Есүс Христ ирсэн гэхлээр над руу хандсан Бурханы хайрыг илчлэлт гэдгээр харах хэрэгтэй. Есүс энэ хэлээр ирснээр яаж Бурханы хайрыг илчлэвэ? Надад нэг зүйлийг хэдүүлээ бодож үзэх хэрэгтэй байна. Есүс энэ хэлээр ирсэн үйл явдал маань Есүс өөрөө Бурхан шүү. Бурхан хүмүүсийн амьтаа болгохын тулд энэ хэлээр ирэх шаардлагатай болсон нь ингэж ойлгох хэрэгтэй. Үгүй. Маш халуун зүүн хорооллын нэгэн амар гүн амар их баста жорлонгийн өтнүүдийг аврахын тулд та бүт болгоод тийш орж байгаатай адилхан шийдвэр гаргалдаг. Энэ ялж байгаа юм. Та өдөр болгон баадаг жорлонгийн өтнүүдийг аврахын тулд тийшээ өт болж орж байгаатай адилхан. Энэ бол таны байж болохгүй зүйл. Эдгээр Бурханы хувьд хүн болж ирж байгаа нийсгэлгээр 2000 жил хүн болж ирж байгаа үүнээс ч илүү том золиос яагаад тэр бол туйлын ариун нэгэн учраас. Өөрөөр хэлбэл Бурханыг тухай хэлэхдээ нарнаас хурц гэрэлтэй гэж хэлдэг. Бурхан өөрөө нарнаас хурц нарыг бүтээсэн нарнаас хэд дахин илүү хурц гэрэлтэй туйлын ариун нэгэн гэрэлтэй хүмүүсийн ертөнцид орж ирнэ гэдэг бол Басна жарлалд явж авахаас ч илүү хүнтэй шийдвэр гаргасан гэсэн. Тиймээс энэ зүйлийг харах хэрэгтэй. Агуу Бурхан энэ дэлхийд ирсэн нь өөрөө Бурханы хайрыг илчлэлт юм а гэдэг. Амен. Тэр Есүс Христийн дэлхий дээр 2000 жилийн өмнө ирэхдээ бид төрөлтөнд мэднэ шүү дээ. Тэр төрөлтөө эмнэлгийн цагаан дээр биш. Тэр хичээлийн твшин төрсөн шүү дээ. Энэ бол үнэхээр бидний хайрыг ирэхээр бас түүний өссөн нь аян тансаг баян ноёны гэд өсөөгүй шүү дээ. Тэр хүн баргийн хүмүүсийн мэддэггүй шалахгүй тосгон гэж хэлэгддэг назард очиод өссөн шүү. Тэрээр 30 нас хүртлээр хүмүүний амьдрал эхнээс нь хулгай туулсан. Өвдөхийг мэднэ, өсөхийг мэднэ, ядархийг мэднэ, хүмүүс нөө илэрхийг мэдж байгаа. Тэр хүмүүсийн амьдрал бүгдийг туулсан нэг бидэнтэй адилхан болохгүй. Энэ бол Бурханы хайрын илэрхийлэл юм аа. Есүс юм шийдвэр гаргасан гэдэг нь өөрөө. Бид 30 наснаас үйлчлээ эхэлдэг шүү дээ. 30 наснаас үйлчлээ эхлээд сайн мэдээ тарааж явж байгаа үед хүмүүс түүнийг доромжилж байсан. Чи мужааны хүү биш юм уу гэж. Назараас ямар сайн юм гарах юм бэ? Тэр чинь дотроо бэлзүүлж тэрийг зайлуулж байгаа байхгүй юу? Ерөө би Есүс оронд байсан бол бойл та нар энийг цаг заваар зарцуулах шаардлагатай гэж хэлэх байсан. Гэхдээ Есүс бол тэгээгүй. Тэр идэх хоолч зав гарахгүйгээр ажилласан шүү дээ. Түүний хамаатнууд нь бүрдэл
Би маань солиорцсон бол жилийн хэмжээнд хүрсэн. Өөрөөр Иесус маш 3 жилийн турш маш завгүй өдөр шөнөгөөр хүмүүсийн төлөө ажилласаар байсан. Залбирч өгсөн, тэр номлол хийсэн. Тэгээд дараа нь сүүлийн зарим мэдэх баг. Иесус хотыг хараад уйлан би та нарт тэгж сайн мэд ярьж байгаа яагаад гимшгүй байхгүй вэ гэж Иесус уйлан байна залбирангаа ажилласан. Иесусийн эдгээр гаргасан энэ үйлдэлүүд бүгэлдээ бидний хайрлсан хайрыг илчлэгддэг юм. Иесус ингэж бод Иесусийн хамгийн түрүүнд бид амьдаа болох хамгийн сүүлд хийх ёстой зүйл юу байсан бэлээ? Цагаалмаа байсан. Иесус агмадаа сордлохын тулд ирсэн. Агмадаа сордлохоос яг өмнөх нь ಈ түүний үнэхээр хэцүү санагдсан учраас минь тэр боломжтой зайлуулж өгч харин өмнө өсөл нь чамаас өрөвдөнцийг амтар болох та. Тэр цагаалмадаа сордлогдсон шүү. Энэ бол бидний хандсан Бурхны хайрын илчлэг юм. Амен. Тэр Бурхан Иесус Христ цагаалмаа дээр сордлогдсон нь ийм зүйл. Би танаас нэг зүйлийг асуумаар. Яагаад тэр ариун Бурхан хүн болж ирэх шийдвэр гаргав? Яагаад хүний амьдрал хамгийн жоохноос нь эхлэн бүгднгийн туулахад хүрв? Яагаад хүмүүс зоримжтгийсэн чинь төвчээртэй явхад хүрв? Яагаад цагаалмаа дээр сордлох шийдвэр гаргав? Яагаад Иесус Христ ирсэн? Та Иесус Христэд ямар хамаатай байсан уу? Та Иесус Христэд ямар нэгэн сайн зүйлийг хийж өгсөн үү? Бид Бурханд ямар нэгэн сайн зүйлийг хийж өгсөн болохоор Бурхан бидэнд төлөө ирж байгаа юм болов уу? Бурхан бид ямар нэгэн гавьяа байгуулсан болохоор, ус үндэсний газар хин нэгэн олон нийтийн төлөө гавьяа байгуулсан болохоор Бурхан бидэнд төлөө ирж байгаа юм болов уу? Эсвэл та Бурханыг өмнө нь хайрладаг байсан болохоор өө намайг хайрладаг энийг би бас хайрлан авръя гэж Бурхан ирсэн юм болов уу? 10 дахь ишлэгийг хамтдаа харцгаая. 10 дахь ишлэлээр бид Бурханыг хайрлсан бос. Харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ илрүүлэх болгон илгэнсэн хайр байгаа юм аа. Амен. Энд дээр юу гэж хэлсэн бэ? Бид Бурханыг хайрлсан бос юм аа гэсэн. Бид Бурханыг хайрлсан болохоор Бурхан энэ тэр хүний төрөөр ирсэн юм аа биш юм аа гэж байна шүү дээ. Бид Бурханыг хайрлаагүй. Гэхдээ яг үнэндээ бол хайрлаагүй гэдэг үг хангалтгүй. Яг үүндээ хайрлах нь бидний хэл бид Бурханы өмнө үл тоож ирсэн. Бид Бурханыг янз бүрийн амьтан, чулуу, хүний дүрээр сольж шүтэж биширж байсан. Бидний зарим маань Бурхан байхгүй гэж явж байсан. Бидний зарим маань Бурханыг зүхэж харааж байсан шүү дээ. Бурханыг хайрлахаас илүү Бурханыг доромжсон зүйлсийг хийж байсан бидний төлөө бидний нүглийн улмаас 2000 жилийн Бурханы хүү хэлхийн дээр мэндэлсэн юм. Амен. Энэ бол Бурханыг биднийг хайрлах хайр. Энэ дээр юу 10 дугаар юу чийж байгаа шүү. Энэ нь илгээсэн дэх хайр байгаа юм аа. Тэр Christmas баярыг тухай бид бодох нэг зүйлийг үнээр бодчихсон. Энэ бол хайр юм аа. Хайр юм аа. Намайг хайрлсан Бурханы хайр юм. Зарим хүмүүс ингэж боддог. Бурхан ямар хайргсан юм бэ? Бурхан дэтгэхгүй хүмүүс яагаад чидийг там руу явуулсан юм бэ? Бурханы сайн мэдээг сонсоогүй байгаа тэр олон мянган хүмүүс бүгдээрээ тэгээд там руу явсан болж болох нь. Явсан бас Бурхан ямар хайргсан юм бэ гэж хэлдэг. Тэгээд нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Бурхан өөрт итгэхгүй хүмүүс там руу явуулаад байгаа юм шиг. Угаасаа өөрсдийнхөө гим нүглээс болоод өөрсдийнхөө буруу сонголтоос болоод Адамын гим нүглээс болоод там руу явж байгаа хүмүүсийг л Бурхан Иесус Христээр дамжуулан аврахыг хүсэж байгаа учраас. Бурхан там руу явж байгаа юм биш. Там руу явж байгаа бид өөрсдөө Иесус Христээр дамжуул амьтай болгож Бурхандаа илрүүлж байгаа нь Бурханы хийж байгаа юм. Тиймээс Иесус Христ ирэлтийн тухай бодохдоо энэ бол намайг хайрлсан хайрж бодох хэрэгтэй. Амен. Яагаад Иесус Христ энэ хэлээр ирсэн? Яагаад Бурхан Иесус Христ энэ хэлээр илгээв? Намайг яасан учраас хайрлсан. Хажуудаа хэлэхгүй хайрлсан учраас. Яагаад хэлэхгүй тэр нь үүндэл хайр байгаамаа гэж. Тиймээс бид Иесус Христ ирэлтийн тухай бодохдоо Бурханы хайрыг мэдэрдэг хүмүүс олж байгаа. Багада хүмүүсээс авсан сэтгэлийн шархуудаа Бурханы хайраар эдгээд хүмүүс олцгаая. Christmas баяраар Бурханы хайрыг улам илүү мэдэрч би хайрлагдсан хүн шүү дээ гэдгээр өөрсдөө харцгаая. Амен. Бас
Крисмас баяраар энэ хайрыг бусдад бас дамжуулцгаая. Амен. 11 дэшлийн хамт уншигаарай. Хайртууд минь ээ. Бурхан бидний иймгүй хайрлсан бол мэдээж бие биенээ хайрлах учиртай. Амен. Есүс Христийн энэ дэлхийд ирэлтэн Бурханы хайр. Бурхан бидний иймгүй хайрлсан бол бид яацгаая? Бие биенээ хайрлах учиртай. Багталгүй бие биенээ хайрлах учиртай байна. Тэр энэ хэлэхдээ бие биенээ хайрлаарай гэж байгаа юу хэлж байна гэхээр ажилтны ганцаараа ингэ хараач. Ашаа оршоо харж болно. За одоо наашаа. Энэ хүнийг хайрлаарай гэсэн. Энэ хэлж байгаа гэр бүлийнхаа хүмүүсээ хайрлаарай. Хамаатуудаа хайрлаарай гэсэн үг биш. Бие биенээ хайрлаарай гэдэг энэ бол чуулган хандаж хэлсэн. Үнцэг болон бүрээс дуудагдсан янз бүрийн зан ааш, амьдралын хэм маягтай, боловсролтой, мэдлэгтэй, амьдралын үзэлтэй хүмүүст хандаг хэлсэн. Бие биенээ хайрлаарай гэж. Яагаад Есүс Христос хэлдэг ирсэн үйл явдал ганц Бурхны хайрыг харуулж байгаа. Энэ хайрыг мэдэрсэн хүмүүс бид нар бие биенээ хайрлах учиртай. Амен. Бие биенээ хайрлах гэдэг үг энгийнээр ойлгоо яаж ойлгох вэ? Бурхны хайрыг бодонгоо бие биенээ уучлаа гэсэн үг юм аа. Амен уу? Бурхны хайрыг бодонгоо бие биенээ гिचнэ гэсэн үг юм аа. Амен уу? Бурхны хайрыг бодонгоо бид бие биендээ өгнө гэсэн үг юм аа. Бурхны хайрыг бодонгоо бид бие биендээ золиос гаргана гэсэн үг юм аа. Тэр чуулган гэдэг бол дарахын эсний цуглаан гэдэг бол бие биенээ хайрладаг газар байх ёстой. Амен. Өөрөөр бидний дунд гаднаас орж ирж байгаа хүмүүс бидний харахтаа гайхдаг байх ёстой. Ямар ч нэг энэ хүмүүс хамаатнууд биш үү? Нэг аав ээж хүмүүс биш үү? Яагаад би биний ингэж хайрлах юм болоо гэж. Бурхны хайрыг бодонгоо хажууд байгаа хүмүүсээ энэ чуулган бие биенээ хайрлаж байх хэрэгтэй. Ерөн дайны хүмүүстэй хамаагүй хүмүүстэй л уучлах болно гэж өгөөч. Дараа зүж болно. Өгөх болно. Залаас болно. Бид энэ эзний хайрыг хаана хэрэгжүүлэх боломжтой вэ? Яг үнэ эсэм бүлэг. Хаана гэнэ? Эсэм бүлэг. Хаана эзний цуглаан гэхээр хамгийн түрүүнд бод төрж байгаа зүйл нь энэ байрыг бодож болох биш. Үнэхээр аюултай зүйл. Эсэм цуглаан хамгийн түрүү санаанд ордог зүйл нь таны эсэм бүлэг байж байх хэрэгтэй. Бидний эсэм бүлгийн дотор эсэм цуглаан бол эсэм бүлгүүдийн нэгдэж төдий. Тэгвэл эсэм бүлэг бие биенээ хайрлах хэрэгтэй. Бие биенээ хайрлаж явах үед энэ чуулган бие биенээ хайрладаг чуулган болж хувирч чадна гэсэн. Тиймээс бие биен чуулган эсэм бүлгийн гишүүдээ уучлж, төвчж, өгч золиосдог болцгоо. Амен. Крисмас баяр болж байна. Энэ саруудад энэ сарын өдрүүдэд Бурхан намайг хайрлсан шүү дээ гэдэг бодонгоо бусдыг бас хайрлцгаая. Амен. Бас энэ хайраа сайн үйлсийн аягаараа дамжуулаад бас бусдад ингээд урсгацгаая. Амен. Бодоод үзэл муслим бэрхшээлтэй хүмүүсийн газар очоод туслалаа. Танаар бие угаалгаж байгаа хүн нэг зүйлийг бодно шүү дээ. Энэ хүн яагаад надад тусалж байгаа вэ? Энэ хүн мөнгө авд юм болов уу? Энэ хүн эсвэл цаанаас нь дарган захиасан болохоор хийж байгаа юм болов уу? Хариулт хэлнэ юм уу гэж хэлнэ. Таны хариулт юу вэ? Би сэтгэдэг гэж. Тэр хүн хүмүүс байл. Иесус хүнийг ингэж өөрчлөлт юм байна. Гаднаа илэрхийлэхгүй байж байгаа. Тэгэхээр дотроо тэрийг ойлгох. Дараа нь хин нэг хүн христч хүмүүний тухай ярих үед Иесусийн чинь гоё хүмүүс байна гэж хэлэх бол. Яагаад тэр хүн дээр хайр жоохон ч гэсэн амссан. Биений хайрлцгаая. Амен. Тэгээ заримдаа би биений хайрлах ёстой гэдэг мэдэж байгаа хэрнээ. Тэг чадахгүй байна. Заримдаа хайрлах хэрэгтэй гэдэг мэдэж байгаа хэрнээ залхаар барихмоор байнга бусдын алдаа харагдаад байнга бухимдаад хайрлах ёстой мэдэж байгаа хэрнээ хайр харахгүй байдаг. Энэ нь юу харуулж байна гэхээр хайрлах хүсэл байгаа хэрнээ хайрын хүчтэй дутуу байна гэсэн. Дахиад хайрлах хүсэл байгаа хэрнээ хайрын хүч дутуу байна гэсэн.
Энэ үед бол яах ёстой юм бэ? Маш амархан. Энд дээр юу гэж хэлсэн бэ? 11-р эшлэлээр Бурхан биднийг ийхүү хайрлсан болж өөрөөр түрүүнд Бурханы хайрыг бодох ёстой гэсэн үг. Түрүүнд Бурханы хайрыг авах ёстой гэсэн үг. Бурханы хайрыг авсныхаа дараа бусдыг хайрлана гэсэн үг. Та хоёулаа Бурханы хайраас хүчийг, Бурханы хайраас тэнхийг авбал бусдыг өөрийг мэдлэхгүйгээр хайрлаж чадна гэсэн үг. Тэгэхгүйгээр өөрөөсөө хайрлах тусам цаг хугацаа өнгөрөх тусам та залхна, та уурлна. Яагаад энэ хийх ёстой юм бэ гэж бодоход. Тиймээс Бурханы хайраас түрүүнд цэнийг авдаг хүмүүс болцгоо амин. Тэгвэл яагаад Бурханы хайраас цэнийг авах вэ? Бурханы хайр байнга бодно гэсэн үг. Иесийн нэрэлтийг байнга бодно гэсэн. Яг үндэ чуулганд байнга Иесийн загалмайн тухай тунгаан бодол, загалмайн тухай залбирал, загалмайн тухай магтан дуу явж байгаа юм. Тэснэ загалмайн тухай бодох тусам Иесус Христийн хайрыг хүчээр өөрсдөө цэнгэлж байдаг гэсэн үг. Амин. Байнга Бурханы хайр бодонгоо залбирч магтан дуулж тусламжгүй залбирвал хайраа дүүрэн болж чадна. Амин. Тэгээ бид бибинэ харилцаага. Тэгээ яг үндэ энэ тал дээр заримдаа миний хайрын цэнийг их амхан дуусчихдаг. Энд ч бас зөндөө асуудал алдаа гаргаж ирсэн. Зөндөө алдааныхаа хорор шиг одоо ч гэсэн үйл явнуудаа гэж боддог. Тэ ямар ч хичээж байна. Эдийн хайр бодгоо бибинэ харилцаая. Хамгийн сүүлд нь 12 дугаар эшлэлээр хинч хизээ Бурханыг хараагүй. Хэрв бид бибинэ хайрлал Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор ус болно. Энэ үгэн дээр чуулган бибинэ хайрлах үед гардаг үр дүнгийн тухай өгсөн байна. Хоёр төрлийн үр дүн байна гэж. Юуны төрөнд хинч хизээж Бурханыг хараагүй гэсэн. Та санал байна. Амин. Та Бурханд итгэж байна уу? Амин. Та Бурханд итгэдэг үү? Амин. Та Бурханыг харсан уу? Бид харахгүй зүйлдээ итгэдэг. Тиймээс ерөөлтэй хүмүүс юм аа. Амин. Зарим хүмүүс асуудаг шнэ. Бурханыг харуулж байгаа юм. Маш амархан хариулж байна. Та гарыг харддаг юм уу гэж. Харддагтай байгаа юу байгаад. Яг тэр юм аа. Та сэтгэлийг харддаг уу? Гэхдээ та мэдэрдэг үү? Тийм. Бурхан бол тийм юм аа. Амин. Харддаггүй гэрнээ оршин байна. Ихэнх хизээж Бурханыг хараагүй. Гэхдээ хүмүүс хараагүй гэрнээ харахыг хүсдэг юм байна. Яагаад гэнэ яах вэ? Яг үндэ Бурханыг харахыг болон хүсэж чаддаг юм чинь. Бид бибинэ Бурханы хайрыг бодонгоо хайрлах чадвал ямар үр дүн гарах вэ? Хэрв бид бибинэ хайрлах Бурхан бидний дотор байж. Эдгээр бид бибинэ хайрлал Бурхан бидний дотор байна гэж. Бодож үзье. Угаасаа Бурхан ариун сүнсээр дотор байгаа юм биш юм уу? Тийм ч үгүй. Гэтэ энэ үгийн үндсэн утга нь ямар утгатай хэлж байна гэхлээр бид нэг хэсэг бүлэг байлаа гэж бодоход бид бибинэ хайрлаж байгаа харагдахгүй байгаа Бурхан бидний дотор байгаа нь мэдрэгдэж байна гэсэн санаа. Бурхан бидний дотор байна гэж. Амен. Өөрөөр хэлбэл эдгээр юм бид бибинэ хайрлах үед харагдахгүй байгаа Бурханыг бидний дотор байгааг мэдүүлж чаддаг гэсэн. Бидний дунд орж ирж байгаа хүн эдний Бурхан харагдахгүй байх. Гэтэл Бурхан байхгүй эдгээр хүмүүс ийм бол боломжгүй шүү дээ гэдгийг ойлгож байна. Бибинэ хайрлах үед Бурханы хайр бидний дотор байна. Амен. Бидний дотор байх юм. Арайхан ямар үр дүн гарна гинэ? Түүний хайр бидний дотор төгс. Бибинэ хайрснараа Бурхан бидний дотор байгаа хүмүүст харуулдаг байна. Бас бид бибинэ хайрснараа Бурханы хайр төгс болдог. Энэ Бурханы хайр гэдэг нь маш энгийн юм. Бурханыг хайрлах хайр, Бурхан намайг хайрлах хайр энэ ойлгож байна. Энэ хайр бидний дотор төгс болдог. За бодож үзье. Та Бурханыг хайрладаг, Бурхан таныг сайн хайрладаг мэддэг байж болно. Та эсэм бүлийнхаа хүмүүстэй, та чуулганыхаа хүмүүстэй, гэр бүлийнхаа хүмүүстэй харилцаагүй байлаа гэж байна. Тэгвэл та Бурханы хайрыг бүрдүүс мэдэж чадах. Чондоо Бурхан өөрийнхөө хайрыг энэ нэгэн хүнд
хэн нэгэн хүн мэдүүлэхдээ бусад өөрийн биеэрээ дамжуулан мэдүүлдэг гэсэн үг. Тиймээс бид бие биенээ хайрлаж авах үед бидний дотор байгаа хүмүүс Бурхны хайрыг илүү тус мэдэрдэг гэсэн үг. Амен. Бие биенээ хайрладаг чуулган болцгоо. Бие биенээ хайрласнараа Бурхан бидний дотор байгааг харуулах. Бид бие биенээ хайрласнараа Бурхны хайрыг хүмүүст төгс зөрүүлэх юм. Амен. Нүглээ бас надад тоол ирсэн. Нүглээ хаалт өгсөн. Бид хөнчлөн номерод залбираа сууж ирсэн чинь хаалт өгч. Газ хуцаа өмсгөө хараацсан чинь өнөөдөр нь будаа байхгүй. Гэтэ өөр юм байна гэдэг. Өөр юм гэсэн. Өөртөө хоёр айлан гэсэн. Бас нэг цэцгэн пицца авсан. Энийг авахтаа маш инээгээд баяртай авсан. Тэр үед та нараа юу гэдсэн гэж бодож байна? Хайрыг мэдэрч байгаа. Бурхан намайг хайрладаг юм аа. Нацнаа тэгдэг юм аа гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ тэр хүний үйлдэл хэмжээ илүү төгсөн гэж байгаа гэсэн. Энэ бол хүний хайрлах хайрыг хүч юм. Амен. Яагаад энийг ярих гэж яриад байна гэхээр ер нь Есүс Христийн хайрын талаар зөв ойлголттой байгасаа гэсэндээ. Баярхан би 2-7 хоногийн өмнөөс чуулганыхаа талаар залбирхтаа. Чуулганы төлөө юуны талаар хамгийн залбирч байна гэхээр чуулганы хайрын талаар хамгийн залбирч байна. Эзэмээ хайраад өрн чуулган олгож өгөөч гэж залбирч байна. Яагаад ингэж залбирх туссан бэ гэхээр санаангүй явж байгаад би чуулганы хүмүүсийн тухай нэг бодож үзсэн чинь манай чуулган аав ээжийн салсан зүйл хагас өнчөн хүмүүс өртөө нэг босож чуулганыг бодвол хүмүүс бидний донд ганц биеэр амьдарч байгаа аав ээжүүд босож чуулганыг бодвол энэ хоёр зүйлийг харахтаа эцэг энэ чуулганы ингэж бөөнөснө нь биений хайрласаа гэсэн юм байна гэж үзсэн. Тэгээс эзний чуулганд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ гэхээр Есүс Христ динчилгээр ирсэнээрээ дамжуулан бидэнд илчилсэн хайр. Есүс Христийн миний төлөө хүн болж ирсэнийг бодонгоо биенээ төвчиж, уучлж, өгч хайрлцгаая. Хамстай хоёроо оноо өнөөдөр үгээр хамжаа та юу харсан, ямар зүйл харсан гэж байна. Хамстай залбирцгаая. Залбирсаа түрүүн нэг зүйлийг ороод мараа. Хэдэн жилийн өмнө би магадгүй ярьжсэн баг. Зарим нь хэлчихсэн баг. Хаан гэдгийг бас санахгүй байна. Тэгэхэд нэг пастор ислам шашинтай орнд очоод сайн мэдээ ярьжсэн баг. Ярьж байгаа үед өөрийнх нь үг алсан гарч ирсэн. Тэгээд тэр алсан үгээ уучлаад үрчлэн авч ирсэн баг. Энэ түүхийг би бодох болгоно. Ойлгох байхгүй. Ерөөсөө тэр хүн байгаа нэг зүйл байгаа нь Есүсийн хайр. Есүсийн эрэлт тэр хүн өөрөөр нь Есүсийн эрэлтийн хүч хайр тэр хүн ийм зүйлийг хийх хүчийг өгсөн байж шүү дээ. Тэгвэл ядаж надад нь чуулганыхаа хүмүүсийг хайрлах хүчийг өгөхгүй. Надад ядаж гэр бүл байгаа хүмүүсийг хайрлах хүчийг өгөхгүй. Учраас Есүс Христийн хайраар бид хайрлаж амен. Намстан үлээнэ залбирхтаа. Магадгүй өдний хүртэл намайг татанган мотороо. Өдний хүртэл Есүс Христийн хайрыг бодонгоо харж чадахгүйсэн бол хэвчтэй юм шиг. Дуучлах хэрэгтэй хүмүүс уучлаж, зөвчгөх хэрэгтэй хүмүүс хөвчөж. Окстай хамт өгч амтхан чиг барагц. Төвчдүүл эзэмэн
таны илхий дээр ирсэн явдал над руу хандсан найрлжсэн болохоор Есүс Христийн илхээр ирсэн хайрыг бодонгоо би биднээ хайрладаг гэр бүл, би биднээ хайрладаг сүм чуулган, би биднээ хайрладаг бидтэй уучилдаг символ болгож байна. Хамсаа залбирцгаая.